Merchant талаас нэхэмжил үүсгэх заавар. Wow Merchant аппликейшны үндсэн дэлгэц дээрх нэхэмжлэх товч дээр дараад QR код уншуулах сонголт дээр дарж тухайн хэрэглэгчийн QR кодыг уншуулхад нэхэмжил үүсгэх цонх гарч ирнэ. Худалдан авалтын нэхэмжлэхийн дүн болон гүйлгээний утгыг бичиж оруулан санамжтай танилцаад нэхэмжлэл илгээх сонголт дээр дарна. Хэрэглэгч өөрийн аппликейшн дээрх надад ирсэн нэхэмжлүүд зэсээр нэвтэрч үүсгэсэн нэхэмжлийн мэдээлэл болон санамжтай танилцаад зөв бол баталгаажуулах сонголтыг дарна. Хэрв нэхэмжлэл алдаатай бол цуслах сонголтыг дарж нэхэмжлэлийг цуцлана. Баталгаажуулах сонголтыг дарснаар Face ID-гаар идэвхжүүлэх эсвэл гүйлгээний нууцыг оруулж баталгаажуулснаар худалдан авалт амжилттай үүснэ. Хэрэглэгч талаас үүсгэсэн нэхэмжлэлийг амжилттай баталгаажуулсан бол баталгаажсан төлөвт шилжинэ. Амжилттай худалдан авалт үүссэн бол борлуулалтын дүн хэсэгт тухайн худалдан авалтын дүн харагдана. Нэмэлт зөвлөгөө. Амжилттай борлуулалт хийгдсэн тухай танд мэдэгдэл илгээх ба дараах байдлаар харагдана.